Бурханаас имээдэг хүн ерөөл хүртэн гэсэн сэдвийн хүрээнд та бүхэнтэй хамт Бурханы үгсээс судлая. 하나님 말씀 상고해 보는 시간 갖도록 하겠습니다. 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирсэн Есүс Христ нэгэн хуульчтай ярилцсан байдаг. Хуульч Есүсээс хуулийн аль тушаал нь хамгийн агуу вэ гэж асууж, тэгэхэд нь Есүс маш тодорхой хариулт өгсөн. Есүс юу гэж хэллээ? Чи Бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа яагаараа гэлээ хайрл гэсэн. Өнөөдөр бид Тэнгэр эцгийнхээ ач ивэлийг бодохгүй байх аргагүй. Бид үр дүрхөх тавилантай байсан Тэнгэрийн нүгэлтнүүд. Бурхан энэ дэлхийд ирж, махаа урж, цусаа загалмай дээр урсган байж, бидний оронд тэр бүх зовлон зүдгүүрийг туулсан. Тэнгэр эцэг Тэнгэр эхийнхээ амьдралыг дахин бодохоор хэрэв бид бүх хуулийг зөв мэдвэл Бурханыг хайрлахгүй байх аргагүй гэдгийг ойлгоно. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурхан эзнээ хайрлаа. Энэ бүхнийг нэгтгэж багтаасан зүйл нь хууль гэж хэлж болно. Харин үүнийг мэддэггүй хүмүүс хууль зүгээр л тодорхой бус өдрийг заадаг. Эсвэл тодорхой нэг ёслолыг хэлдэг гэж бодож мэдгч. Библиэд хайр бол хуулийн юу гэж байдаг билээ? Гүйцэлтэл мөн гэж гардаг. Бид эцэг эхийгээ хайрлаж, хүндэтгэх ёстой. Бурхан хүүхдүүд биднийг сайн мэдээний замаар хязгааргүй төвчээр хайраар чимээгүйхэн хөтөлж байна. Тийм учраас Есүс хуульчийн асуултад маш тодорхой хариулт өгсөн. Бүх зүрхээ зориул, бүх сэтгэлээ дайчил, бүх хүч чадлаа гарга, амь бие зориул, тэгж Бурхан эзнээ хайрлаа. Энэ бол хамгийн агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Өнөөдөр бид өнгөрсөн хугацаанд Бурханыг хэр их хайрлаж, итгэлийн замаар алхаж ирсэн гэдгээ тунгаан бодохгүй байхын аргагүй. Бурхан дэлхий даяар хүүхдүүдийнхээ бүх ачааг ганцаараа өөрч, сайн мэдээний замаар чимээгүйхэн алхаж байна. Тиймээс бид ядаж өнөөдөр өөртөө биш, Бурханд анхаарал хандуулаасай гэж хүсэх байна. Хэдийгээр бид Бурханыг хайрл гэх үгийг Библиэр их сурдагч, үнэн хэрэгтээ Бурханыг гэхээс илүү өөрийнхөө төлөө санаа тавьж амьдарч байна. Цаашид бид өөртөө төвлөрсөн амьдралын ийм хэв маягаа Бурханыг хайрлахад төвлөрдөг болгож өөрчилбөл Бурханаас имээдэг хүн болох нь гарцаагүй. Ийм хүмүүсийн явах газар бол Тэнгэрийн хаанчлал. Ийм хүмүүс л эмэгтэй бусад үр удам гэж нэрлэгдэх хэрэгтэй. Тиймээс л Соломон эрт үед номлогчийн үгс номд хоосноос хоосон агаад хоосны хоосон бүгд хоосон ажээ гэсэн. Энэ ертөнцийн бүхэл хийхийг хүссэн зүйл, нүд хүсэмжилсэн зүйл, чих хүссэн бүхнийг хийсэн ч Соломоны зүрх сэтгэл ханаагүй. Ийхүү тэрээр бүх зүйл хоосон, утгагүйг ойлгосон. Гэсэн хэдий ч энэ дэлхийд хоосон биш цор ганц юм байгаа гэсэн. Тэр нь юу гэлээ? Тэр бол Бурханыг хайрлах явдал юм. Номлогчийн үгс номонд Бурханаас имээгтэн гэж бичсэн байгаа ч Бурханаас имэн гэдэг нь Бурханыг хайрлахгүй бол боломжгүй хэрэг. Энэ ертөнцийн бүх зүйл хоосон ч гэлээ. Эцгийг хүндэтгэж, эхийг хайрлах энэ итгэл нь, энэ ганц зүйл л хүн төрөлхтний амьдралынхаа турш заавал биелүүлэх ёстой үндсэн үүрэг гэж номлогчийн үгс номоор бидэнд зааж байна. Ингэж Есүс ч заасан. Дэлхийн хамгийн агуу мэрэгэн ухаан, мэдлэг эзэмшсэн гэгддэг Соломон ч ингэж дүгнсэн. Бидний итгэлийн хамгийн оргил үр дүнг
Нэгтгэн дүгнэх юм бол эцгийг хайрлаж, эхийг хайрлах, өөрөөр хэлбэл Тэнгэр эцэг эхээ хайрлах. Үгээр бүх зүйл дуусгуур болдог гэж хэлж болно. Матай 22 дугаар бүлгийг нээцгээе. Матай 22 дугаар бүлгийн 34 дугаар ишлэлээс харцгаая. 22 дугаар бүлгийн 34 дугаар ишлэл. Есүс садукачуудыг дуугүй болгосныг фарисеучуд харин сонсоод цуглав. Тэдний нэг хуульч түүнийг сорж, "Багшаа, хуулийн аль тушаал нь агуу вэ?" гэв. Тэр түүнд, "Чи Бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрлаа. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн." Номлогчийн үгс 12 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл рүү явъя. Номлогчийн үгс 12 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл. Энэ бүхнийг дүгнээд сонирдуулахад Бурханаас имэж түүний тушаалыг дагахтун. Энэ нь хүн бүхэнд яах вэ? Хамаарна. Англи Библиэд үүнийг хүн төрөлхтөн амьдралынхаа туршид биелүүлэх ёстой үүрэг гэж тодорхойлсон байдаг. Хүн бүхэнд хамаарна гэсэн нь дэлхий дээр амьдрахдаа биелүүлэх ёстой хамгийн чухал үүрэг гэдгийг заасан хэрэг. Энэ захиас нь Есүс хуульчид хэлсэн үгтэй уялдаа холбоотой ижил өвн болох юм. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурхан эзнээ хайрлаа. Есүс Бурханыг хайрлахыг анхны тушаал гэж айлдсан. Соломон ч мөн Номлогчийн үгс 12 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлд Бурханаас имэж түүний тушаалыг дагахтун. Энэ нь хүмүүний заавал хийх ёстой зүйл. Нэг ёсондоо хүн мөн л бол ядаж л энэ үүргээ биелүүлэх ёстой гэсэн. Гэсэн ч өнөөгийн дэлхий дээр хүмүүс ийм амьдралаар амьдрдаггүй. Заримдаа бид ч хүртэл Бурханы ивэлийг мартаж амьдралын зарим нэг сорилттой тулгарх үед өөрийнхөө багахан бэрхшээл, бүдрүүлгийн чулуу, яг өмнөө байгаа шийдвэрлэх асуудалд анхаарна. Тэр мөчид бидний ард харагдахгүйгээр бүх асуудлыг шийдвэрлэж байгаа Бурханы ивэл өчүүхэн ч нүдэнд нь тусахгүй. Бидний хүн нэг бүр бүгд л өөр өөрийн гэсэн асуудалтай байгаа. Гэхдээ өөрийнхөө асуудалд төвлөрөхөөс илүү бүх асуудлыг шийдвэрлэж өнөг хүртэл биднийг Тэнгэрийн хаанчлалын замаар аюулгүй хөтлөж байгаа. Эцгийг сэтгэлдээ тунгааж, эхийг дахин бодож, Бурханд талархал, яруу алдар өргөдөг байх учиртай юм. Дэлхий дээр хүн төрөлхтний хөөцөлдөж байгаа бүх зүйлийг Соломон хаан хоосноос хоосон гэсэн. Наран доорх бүх хөдөлмөр, хичээл зүтгэл, эд хөрөнгө их хураах гэсэн шунал, их эрдэм мэдлэг олж авах гэсэн, сурч мэдэх хүсэлд баригдсан, ертөнцлөг хамгал шунал хүсэл. Энэ бүх зүйл дараа нь юу ч үлдэхгүй. Үнэхээр юу ч биш юмд ямар ч утга учиргүй хоосон юмтай зуралдаж байж дээ гэж бодно. Гэсэн хэдий ч энэ ертөнцид хоосон биш гэж үзэж болох зүйл бол Бурханаас имэж Бурханыг хайрлах явдал юм. Ийм итгэлтэй байх нь хүмүүс бидний хамгийн том үүрэг гэж зааж өгч, Есүс ч мөн Бурханыг хайрлах нь хамгийн анхны тушаал гэж заасан. Үүний талаар Эфес 6 дугаар бүлэгт бас дараахтай адил заасан байгаа. Эфес 6 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая.
Эфес 6 дугаар бүлгийн 1-р ишлэл. Хүүхдүүдээ, эзэн дотор эцэг ихтэй дуулууртай бай. Энэ нь зөв юм. Эцэг ихээ хүндэл. Энэ бол амлалт бүхий ихний тушаал агаад. Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно гэжээ. Махан биеийн эцэг ихээ ч мөн дээдлэн хүндэтгэх нь мэдээж зүүн хэрэг. Энэ дэлхийн юмс нь Тэнгэрийн юмсын пуулбар сүүдэр учраас бид дэлхий дээрх эцэг ихтэй сайн ханддаг шиг Тэнгэр эцэг ихтэй ч бас яах ёстой гэлээ. Тэднийхээ ач ивэлийг бид мартах ёсгүй. Өнөөдрийг хүртэл Бурхан бидний төлөө ямар сүнслэг амьдралаар амьдарсныг, яагаад загалмайд цовдлогдох зовлонг твцсэнийг ойлгох хэрэгтэй. Бид энэ дэлхийд амьдрахдаа янз бүрийн үйл явдлуудаас болоод эдгээрийг мартах үе олон байдаг ч гэлээ. Нэг өдөрч болов зүрх сэтгэлээ Бурхан руу чиглүүлцгээе. Эцгийн бидэнд өгсөн дээдийн дээд агуу хайр, эхийн үл үзэгдэх золиосын хайрыг бид бүхэн санаж явах ёстой юм. Ах эгч дүү нараа, Бурханы хайрыг агуулж шингээсэн зүйл бол яг энэ хууль юм шүү. Бид амралтын өдөр сахидаг, алгасал баяр, 3 удаагийн 7 баяр тэмдэглэдэг гэхээр хүмүүс хууль сахидаг хуульчид байх нь гэж хэлэх нь илбэг. Гэвч тэд хууль юуны улмаас бий болсон гэдгийг мэдэхгүй болохоор л тэр уг хууль цусаар бий болсон. Цус гэхээр Бурханы золиосыг илэрхийлдэг. Золиосон дотор юу байгаа билээ? Бурханы биднийг гэсэн, хүн төрлөختнийг гэсэн хайр байгаа. Тиймээс л хуучин гэрээний бүх нүглийн тахил, эвийн тахил, шатаал тахилд хэрэглэгдэж байсан бүх амьтад эцэг эхийг бэлгэддэг. Тийм биз дээ. Тэнгэр эцэг Тэнгэр их маань бидний төлөө хэдэн мянган удаа шатаал тахилын ширээн дээр гарах ёстой байсан. Ийм явц байсан болохоор л шинэ гэрээ байгуулж чадсан. Шинэ гэрээ гарч ирснээр бидний нүглийг цагаатгах зам нээгдэх боломжтой болсон хэрэг. Тиймээс хүн төрлөختөн Бурханы золиосын агуу ивэлийг хөнгөнд авч үзэж огтхон ч болохгүй. Энэ нь ерөөсөө ч амар хялбар замаар бий болоогүй. Өнөөдөр бид энэ тухай эргцүүлэн бодож, эцэг эхийн бидэнд өгсөн Библийн 66 номон дах Бурханы амийн хуулиудыг авч үзье. Эцсийн эцэст эцэг эхийн хайр золиосоор л хуучин гэрээний хууль бий болсон. Зөвхөн хуучин гэрээний хууль хангалтгүй гэж үзээд шинэ гэрээний хууль хүртэл тогтоож улмаар бидэнд төгс үнний хууль өгсөн. Хуулийн аль нь хамгийн агуу вэ гэж асуухад Есүс хуулийг бүхэлд нь нэг үгээр хураангуйлан тодорхойлсон нь Бурхан эзнээ хайрлаг гэсэн энэ үг л байсан. Үүнийг Дэд хууль 4-р бүлгээс баталгаажуулан харцгаая. Дэд хууль 4-р бүлэг. Дэд хууль 4-р бүлгийн 9-р ишлэлийг харцгаая. 4-р бүлгийн 9-р ишлэл. Өөрийгөө анхаарч сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж. Амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд ач нартаа таниулж мэдвэл. 10 дугаар ишлэл. Санагтун та нарыг хориг бууланд эзэн Бурханыхаа өмнө зогсож байх үед эзэн ард түмнийг над руу цуглуул. Би тэдэнд үгээ сонсгоё. Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ яахад сурч гисэн бэ? Бурханыг намайг эмээн хүндэтгэхэд сурч түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм бич надад айлцсан билээ. Хүн төрлөختөн энэ дэлхийд яагаад ирснээ мэдэхгүй.
Нүглийн уучлалын тахилын ёслолыг ч мэддэггүй. Тэд зүгээр л өглөө нэг хураг нийтэлж байнгын шатаас тахил болгон өргөд өдөр бас нэг хураг золиослоод шатаас тахил болгон бурханд өргөдөг байсан гэж л боддог. Тэр дотор шингэсэн утга учир болон бурхан хүн төрөлхтөнд юу зааж өгөх гэснийг бид тодорхой мэдэх ёстой. Бурханы өгсөн хуучин гэрээний хууль болон шинэ гэрээний хуулийн мөн чанарыг зөв мэдвэл, үнний мөн чанарыг зөв мэдвэл, Есүс яагаад ингэж хэлснийг бүрэн ойлгож чадна. Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлаа. Энэ бол агуун бөгөөд анхны тушаал мөн. Нээрээс үнэн үг. Бидний хайртай Сионы гэр бүлүүдийн зарим нь амралтын өдөр буюу 7 дахь өдөр сүмд ирээд шин дуу дуулж, сургаал сонсож залбирвал мөргөл дуусна гэж бодож магадгүй. Мөргөлийн ёслол нь бол тийм. Гэсэн ч энэ мөргөл юуны улмаас бий болсон бэ гэдэг нь чухал юм. Зүгээр бий болчихоогүй шүү дээ. Хэдий бид үүнийг сахих амар байж болох ч, сүнслэг ойлголтын тухайд бол Бурхан амралтын өдрийг тийм ч амар бий болгоогүй. Олон мянган жил амралтын өдөр өглөө өдрийн шатаас тахил өргөсөн. Зөвхөн Мосегийн хуулийн үеэс гэхэд 1500 жилийн урт хугацаа үргэлжилсэн. Үхлийн зовлон амсныхаа дараа бидэнд яг юу сойрхсон байдаг билээ? Шинэ гэрээ сойрхсон юм. Тэгвэл амралтын өдрийн амьтны тахил нь хэнийг бэлгэддэг байх нь уу? Бидний Тэнгэр эцэг, Тэнгэр их, тийм биз. Тэгээд баяр болгоноор бас яах вэ? Хүн үхэлдээ нэг удаа нүүр тулахад л насан туршдаа тэр травмгаас ангиж ирч чаддаггүй гин. Үхлийн зовлон хэдэн мянга, бүр хэдэн 10 мянган удаа бидний төлөө туулж байж шинэ гэрээ байгуулсныг бодоорой. Ганц чийдэн бүтээхийн тулд эдийсэн маш олон удаа бүтлгүйдсэн гэдэг. Тийм л хүчин чармаалтын үр дүнд бүтээсэн гэж хүмүүс эдийсэнд талархлаа илэрхийлдэг. Тийм үү? Түүнд зохион бүтээгчдийн хаан гэдэг нэр хүртэл өгсөн. Бурхан бидэнд мөнх амь өгөхийн тулд ямар хүчин зүтгэл гаргасныг бодъё. Бид зүгээр л нэг жижигхэн талх идэж, аяг усан үзмийн дар сууж, алгасал баяр сахиж, 7 хоногт нэг 7 дахь өдөр ирж, амралтын өдрийн мөргөл тэмдэглэдэг. Гэсэн хэдий ч амралтын өдрийн амлалтыг сүнслэг байдлаар бидэнд олгохын тулд Бурхан асар их зовлон зүдгүүр амсаж, нүр их хөдөлмөр гаргаж, эцэст нь загалмайд цовдлогдож цусаа урсгасныг бид хизээч мартах ёсгүй юм. Хамгийн мэргэн ухаантай гэгддэг Соломон яагаад Бурханаас имэж, Бурханыг хайрлахаас өөр бусдыг хоосон гээ юм бол эцэг Бурхан ба их Бурханыг хайрлах хайраа илэрхийлэх нь хүн төрөлхтний хийх ёстой хамгийн чухал үүрэг гэсэн байдаг. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Хүмүүний биелүүлэх ёстой хамгийн дээд үүрэг гэж хэлсэн. Энэ нь зайлшгүй хийх ёстой зүйл гэсэн үг юм. Зарим нь үүнийг ухаж ойлгохгүйгээр ямартай ч ирээд шин дуу дуулж, эрцээ бүртгүүлчихэд би өнөөдөр мөргөлд суулаа гэдэг. Ийм шалтгаанаар бид мөргөл тэмдэглэх юм биш. Цаад утга учирыг нь харуул. Мөргөлөөр дамжуулан Бурханд хайртай гэж хэлж, өнгөрсөн бүх нүглээ дахин эргцүүлж, бидний нүглийг уучлах хүртэл эцгийн золиос, эхийн зовлон хичнээн их байсан бэ гэдгийг дахин санахын тулд бид энд цуглардаг. Биднийг үрдийн тамаас мөнхийн Тэнгэрийн хаанчлал руу чиглүүлж, замыг маань өөрчилж, ирээдүйн хувь заяаг маань өөрчилсөн. Тэнгэр эцэг ихтэй бид мөнхийн талархал, яруу алдар, магтаал өргөх ёстой.
Тийм ч учраас дэд хууль номонд үр хүүхдүүддээ Бурханаас хэрхэн эмээхийг заа гэсэн байдаг. Үүнийг заавал заа гэсэн. Ийм гүн гүнзгий үннийг хүүхдүүд ойлгож чадахгүй бол ядаж л амралтын өдөр болон алгасал баярыг заавал сахих ёстой гэдгээс эхлээд тэдэнд зааж сургах хэрэгтэй. Иймээс л амралтын өдөр бол Бурхан талархлаа илэрхийлэх мөргөлийн цаг тул та бид Сионд ирж биднийг аврах хүртлээ. Тэр их зовлон донд шинэ гэрээний үннийг байгуулах хүртлээ. Эцэг маань ингэж их зовж, их маань тийм их зовлон амсаа юу? Тэр ивэлэр нь бид Тэнгэрийн хаанчлал явж байна. Бурхан мөнхийн мөнхөд яруу алдар магтаал авах болтугай. Мөнхөд эцэг их Бурхандаа хайртай гэх ийм сэтгэл бидний оюун ухаанаас хизээч арилах ёсгүй. Мөн үүнийг амаараа бас илэрхийлдэг байх учиртай. Дэд хууль 6 дугаар бүлэг рүү очие. 6 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл. Дэд хууль 6 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл. Биднийг өнөөдрийг шиг амьд байлгахын тулд үргэлжийн сайн сайхны маань төлөө эзэн энэ бүх зарилгийг дагахыг мөн Бурхан эзнээсээ эмээхийг бидэнд тушаасан билээ. Бурхан энэ бүх зарилгийг даг гэж тушаасан шалтгаан нь биднийг Бурханаас эмээдэг байлгахын тулд гэсэн. Бурханаас эмээх гэдэг нь өөр үгээр илэрхийлбэл Бурхан эзнээ хайрлах хэмээсэн Иесусийн үг юм. Бид Бурханыг хайрласнаар үргэлж өрөөл хүртэг гэсэндээ тэр гэж бий. Дэлхийн хүмүүс үүнийг мэдэхгүй болохоор бямд ням гараг юугаараа ялгаатай юм. Адилхан л Бурханд үйлчилж байгаа бидтэй гэж хэлдэг. Бурханы тушаалууд дотор тэдний мэдэхгүй Бурханы халуун цус байгаа. Халуун золиос байгаа. Халуун хайр байгаа шүү дээ. Тийм учраас тэр өдрийг заавал яа гэлээ. Санаарай гэсэн. Тэр өдрийг заавал санаж, мартаж болохгүй гэж тэгтлээ загсан үг үүнд агуулгдсан байгааг Тэнгэрийн хүүхдүүд бид хизээч мартах ёсгүй. Тиймээс бид хизээч хаанч юу ч хийсэн бай. Бурханы тушаалуудыг л мартаж болохгүй юм. Учир нь энэ нь Бурханы хайрыг мартахтай адил юм. Тиймээс л алгасал баярын тушаалыг мартсан хүмүүс яана гэлээ. Ард түмнээс минь таслагдах болно гэсэн. Хүн амьдралдаа нэг удаа баяр сахиж чадахгүй байж болох шүү дээ гэж хүмүүс бодож мэднэ. Гэвч сүнслэг ертөнцид эдгээр нь Бурханы өөрөө байгуулсан гэрээ. Амлалтууд биш үү? Хаан хүртэл тэдгээрийг сахих ёстой биз дээ. Хаан бүх зүйлийг хийж чадах ч гэлээ. Хийж чадахгүй зүйл бас байдаг. Хаан тушаал болгож зарлагдсан зүйлээ хаан өөрөө зөрчиж чадахгүй. Тэгээд л Тэнгэрийн хүүхдүүдийг хуулиас холдуулахгүй тулд амралтын өдрийг ч сайн сах, алгасал баярыг ч чанд тэмдэглэ. 3 удаагийн 7 баярыг ч идэвхтэй тэмдэглэ. Залбирлын цагт алгасалгүй залбир гэж байнга тушаадаг. Үл үзэгдэх залбирлын цаг нь бидний байнга хийх ёстой зүйл гэж санагдана. Мөн амралтын өдрийг зөвхөн үүрэг хариуцлага төдийхнөөр тэмдэглэж болохгүй. Дахин эцгийн хайрыг бодож, талархаж байна гэж, эхийн золиосыг бодож, талархаж байна гэж бид хэлэх ёстой. Энэ нь ганц 2 өдрийн дотор болсон зүйл биш. Бурхан хүүхдүүдэд аврахын тулд 6,000 жилийн турш авралын төлөвлөгөө гаргаж, олон мянган жилийн турш ийм л амьдралаар амьдарч ирсэн биш үү? Эцэг ихтэй мөнхийн талархал, яруу алдар,
магтаал өргөөд үгээр сургаалаа өндөрлөе. Баярлалаа.